Туулын урдны зам маань 32 км үргэлжлэх туул голынхоо хөвөөгөр замынхаа хойтлоор явхаар ажлын зургийн тараас эцэлэгдсэн. Нийт төрлийн гүйцэтгэл 1.6%. Ажлын зураг бол ингээ 90%-тай. Эх оны 1-р сар гэхэд ажлын зургийг бол баталгаажуул дуусгаад 3 сар хүртэл бол бусад кемп, талбайн цутгалтын ажил, бэлтгэл ажлуудыг хангаж байгаа 4 сар, 5 сараас газар гисгээр ингээд барилга угсралтынхаа ажил руу орох, бэлтгэл ажил руу орохоор ингээд төлөвлөө явж байгаа. Нийт 32 км урт. Баянзүрхийн товчооноос Улаанбаатар хотынхоо урдуур туул голынхоо эргийг дагаж явсаар нийт хоёр талтай тооцвол 7 орц гарцтай тийм 7 орц гарцтай. Тэгээ ингэж явсаар хагаад MLT салдаг дээр салдгийн уртлын хэсэг рүү ингээ холбогдоод дуусгаар төлөвлөлттэй явж байгаа. Өнөөдөр өдөлөг ирсэн байршил чинь хаал дүүргийн 3 дугаар хороон дээр 3 кемп барилгаар явж байгаа. Одоо энэ ч бол төв кемп гэж явж байгаа тийм. Одоо бидний зогсож байгаа талбай бол үндсэндээ ТЭЗ 3-ийн үсэн талбай дээр зогсож байна. Энэ дээр бол манай гүйцэтгэгч компани үндсэн буюу Кемп номер 3-аар барилж байгаа. Нийтдээ 3 блок 6000 м2 барилга энэ дээр баригдана. Энэ барилга нь болохоор ажилчдын орон сууц, мөн офсын, мөн гал тугаа бараа материал хадгалах агуулгах талбай байгаа. Энэ хэсэг талбай дээр дам нуруу цутгах яг газар дээр нь үйлдвэрлэх тийм цутгалтын талбай нийтдээ 84 ширхэг дам нурууны сүр цутгах байгаа. За мөн энэ дээр нэг 110 талбай цутгсан дам нурууга хадгалах талбайг бид нар энэ хэсэгт байрлуулахаар мөн бэлтгэл ажлыг хангаад талбайгаа бэлдээд явж байгаа. За одоогийн байдлаар бол 2000 м2 бетон цутгацсан өнөөдрийн байдлаар байж байна. За энэ ажлууд бол эх жилийн 2 дугаар сарда багтаад бүрэн дуусаад 2 3 дугаар сарда талбай бэлтгэл ажлууд бүрэн дуусаад энэ кемп болон талбай бол тэр нь ажилтнанд ороод явчихна. За бусад хоёр кемпүүд аль байрал дээр байна. Нэг хэдэн ажиллагаа төлөвлөж байгаа лээ. Мөн дараагийн кемп номер 4 бол за энэ хаал дүүргийн 23 дугаар хороо. За энэ хавьда бид нар байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Одоогийн байдлаар бол зэвсэг төчний ангитайгаа зөвшөлдөх асуудал явж байгаа болохоор ямар нэгэн бол яг газар дээр бол баригдсан юмгүй байгаад байгаа. За мөн Баянзүрх тал руугаа төслийн эхлэл талбай хэсэг рүүгээ үндэсний цэцэрлэг түрээд ингээд талбай орчим. Энд бид нар ирээдүйд бол төр кемпийн талбайг бол байгуулна гэж үзэж байгаа. Яг тэгвэл саяны ТЭЗ 3 үндсэн талбайгаас дам руугаа цутгачаад ийшээ авчрыг гэхлээр зөөвөр тээвэр эднэр хүндрэлтэй учраас энэ гүүрэн дээр ашиглах дам нуруунуудыг эндээ шууд угсаад гүүрэн дээрээ тавина гэдэг байдлаар эх жил юм уу тэрний дараа жилдээ бид нар төр байдлаар ашиглах юм кемп гээд ингээ үндсэндээ юм 3 хэсэг газар кемп байгуулахаар төлөвлөж явж байгаа.